хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаашаа хандах вэ гэдэг тал дээр талаарх мэдээллийг одоо иргэд та бүхэндээ хүргье. За гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэдгийг нэгдүгээрт бол хамгийн түрүү танин мэдэх шаардлагатай. За өмнөх дугаарын лайвуудаар одоо мэрэгчлэлтүүд маань та бүхэнд гэр бүлийн хүчирхийллийн дөрвөн хэлбэр төрөл хэрхэн одоо энэ гэр бүлийн хүчирхийллээ таних вэ? Би одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байна уу? Яаж ийн гэдэг талаараа таних вэ гэдэг талаар мэдээллийг бол та бүхэнд өгсөн. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд иргэн та 102 гэсэн дугаарын утсанд хандаж болно. Эсвэл одоо 107 гэсэн дугаарын утсанд хандаж болно. Эдгээр утаснууд бол ямар нэгэн үн төлбөргүйгээр танд зөвлөгөө мэдээллийг өгөх, шуурхаа очиж таны одоо аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа цагдаагийн байгууллагын утас. За мөн одоо цагдаагийн байгууллагын дэргэд байгаа гэр бүлийн хүчирхийллийн одоо хохирогчийг хамгаалах, за хохирогчид зөвлөгөө өгөх энэ утаснууд байгаамаа. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд 102, 107 гэсэн утаснуудад шуурхаа дуудлагыг өгч та бас зөвлөгөө мэдээллийг авах бүрэн боломжтой. За үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд та харьяа хорооныхоо хамтарсан багт хандах ёстой. Хамтарсан баг буюу одоо хорооны нийгмийн ажилтнаа хандах нь зүйтэй. За хандахдаа уцаар мэдээллийг бас өгч болно. За эсвэл одоо өөрийн биеэр одоо очиж гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байна гэдэг талаарх мэдээллийг бас өгч болно. За гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хорооны хамтарсан баг хамгийн түрүүнд одоо үйлчилгээг үзүүлдэг. За энэ түрүүнд одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө гэсэн мэдээлэл очсон тохиолдолд хорооны одоо цагдаа очиж аюулын зэргийн үнэлгээг хийдэг байгаа. За аюулгүй зэргийн үнэлгээ гэдэг маань юу гэж байгаа юм бэ гэхээр тухайн одоо хүчирхийлэл нь хэр зэргийн ноцтой байна вэ гэдэг тал дээр тодорхой хэмжээний одоо үнэлгээг өгдөг байгаа. Үнэлгээ 3 төвшөнд өгдөг. За энэ бол бага, дунд, өндөр гэсэн эрсдэл байна гэж одоо үзэж цагдаагийн байгууллагын албаагчид маань аюулын зэргийн одоо үнэлгээг бол хийдэг юм аа. За үүний дараа нийгмийн ажилтан одоо зөвхөн цагдаатайгаа гэлтгүй өөр бас хамтарсан багийн нэг гишүүнтэй очиж тань дээр бол нөхцөл байдлын үнэлгээг хийн. За энэхүү нөхцөл байдлын үнэлгээ болвол ямар шалтгааны учраас одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа. За мөн одоо гэр бүлийн хүчирхийллийн ямар хэлбэр төрөлд өртсөн байна. За магадгүй одоо цаашдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд нь ямар үйлчилгээг үзүүлэх вэ гэдэг тал дээрх зүйлүүдийг тодруулахын тулд таны яг одоогийн байгаа энэ нөхцөл байдлыг үнэлэхээр хорооны нийгмийн ажилтан болвол тухайн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тэр газар 72 цагийн дотор нөхцөл байдлын үнэлгээг хийдэг юм аа. За нөхцөл байдлын үнэлгээг хийсний дараа хорооны хамтарсан баг хуралдана. Хорооны хамтарсан багт болвол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиараа 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. За эдгээр 7 хүн болвол хорооны засаг дарга, хорооны нийгмийн ажилтан, за халамжийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, за мөн одоо өрхийн эмч гэсэн ийм одоо бүрэлдэхүүнтэйгээр бол 7 хүн ажилладаг байгаа. Иргэн юм уу эсвэл одоо яг энэ гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр мэрэгсэн төрийн бусыг бас энэ хамтарсан багийн бүрэлдэхүүнд оруулж ингэж ажиллаж болдгоо. Тэгэхээр энэ 7 хүн тань дээр хийсэн нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлаад иргэн таныг бас оролцуулаад цаашдаа ямар үйлчилгээг үзүүлэх вэ гэдэг талаарх үйлчилгээний төлөвлөлтийг гаргадаг. Ингэж төлөвлөлтийг гаргаснараа танд одоо эсвэл одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа иргэнд үйлчилгээг шинжилгээ ухааны үндэстэй, онлайн төвшөнд, хурдан шуурхай дистратагаар үзүүлэх энэ боломж олддог юм байнамаа. За тэгэхээр нөхцөл байдлын үнэлгээг хийгээд дараа нь хамтарсан багаараа таныг оролцуулаад тэр төлөвлөгөөг гаргаж хуралддаг байгаа. За тэгэхээр энэ төлөвлөгөөн дээр заавал одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэн өөрөө оролцох нь хамгийн чухал байдаг юм шүү гэдгийг та бүхэндээ бас зөвлөе. Яагаад тэгэхээр таны одоо магадгүй танд юу шаардлагатай байгаа, юу хэрэгцээтэй байгаа, эсвэл одоо тэр үйлчилгээг та авах уу үгүй юу гэдэг нь зөвхөн танаас шалтгаална. Тийм учраас энэ хамтарсан багийн төлөвлөгөө боловсруулж байгаа гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр одоо ажиллаж байгаа энэ тохиолдол дээр иргэн таны оролцоо бас хамгийн чухал байдаг юм шүү гэдгийг хэлье. За гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн энэ тохиолдолд бол түрүүн хийсэн цагдаагийн байгууллагаас хийсэн аюулгүй байдлын тэр үнэлгээгээр нөхцөл байдлын тэр үнэлгээгээр нь эрсдлийн түвшин өндөр гарсан тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг шууд одоо төр хамгаалтанд авдаг байгаа. За энэ төр хамгаалах байрнууд бол төрийн одоо хамгаалтанд за мөн одоо төрийн бус байгууллагын ч гэсэн одоо дэргэд төр хамгаалах байрууд байгаа. За эдгээр нь бол хуулиараа нууцлалтай байдаг учраас таныг одоо аль төр хамгаалах байранд очсныг хүчирхийлэгч бол мэдэх юм боломжгүй. Тийм учраас амь наст нь одоо тийм өндөр эрсдэлтэй байгаа тийм ээ. Ийм тохиолдолд төр одоо шууд хамгаалтанд авч ажилтдаг юм аа.
За дараагийн нэг зүйл нь бол мэдээж одоо гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх ёстой төр үйлчилгээнүүд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардна нэгдүгээрт. За хоёрдугаарт мэдээж хохирогчид үзүүлж байгаа тэдгээр үйлчилгээнүүд үр дүнгээ өгөх гэдэг маань бас тодорхой хэмжээний хугацаа одоо шаарддаг байгаа. Ерөнхийдөө хүчирхийллийн хохирогчтой ажиллаж байгаа энэ ажиллагаа маань хамгийн багадаа 6 сар үргэлжилдэг. За үүнээс цааш магадгүй 2-3 жил үргэлжлэх юм тохиолдлууд байдаг. Тэгэхээр шууд одоо газар дээр нь 7 хоногийн дотор ч юм уу асуудлыг арилгах гэсэн зүйл бол байхгүй. Тийм учраас 6-аас одоо 2-3 жил хүртэл хугацаанд тантай ажиллаж, за мөн одоо хүчирхийлэгчтэй мөн ажиллаж, гэр бүлтэй хүүхдүүдтэй ажиллаж ээж энэ гэр бүлийн хүчирхийллийн хохирол үр дагавар арилдаг гэдгийг сайтар ойлгох шаардлагатай. За ингээд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээнүүд нь дотроо ихэвчлэн хамгийн түрүүнд төрийн үйлчилгээнүүд бол хүрдэг байгаа. За гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ төлөвлөлтөн дээрээс тулгуурлаад гарна. За мөн хамгийн анхар шатны нэгж болох хорооны хамтарсан баг түрүүний хэлсэн бүрэлдэхүүнтэй хүмүүс маань төрийн үйлчилгээг үзүүлдэг байгаа. Жишээ нь та халамжийн үйлчилгээнүүдэд хамрагдчихгүй юу? Хүүхдүүд сургууль боловсрал одоо сургууль цэцэрлэгт явж гэнэ үү? Тэр боловсралд суралцах эрх нь одоо хангагдсан байна уугүй юу гэдэг тал дээр бол дүгнэлт хийгээд тийш холбон зурчлах үйл ажиллагаа хийгддэг. Халамжийн үйлчилгээнд холбон зурчлах үйл ажиллагаа хийгдэнэ. За мөн одоо өрхийн эмнэлэг дүүргийн одоо нэгдсэн эмнэлгүүдэд нэгдсэн төвүүдэд одоо холбон зуршлахын ажиллагаа, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн ажиллагаанууд бас хийгддэг. За хамгийн чухал нь хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, за мөн одоо өмгөөлөгчтэй холбох энэ ажиллагаанууд бас хийгдэнэ. Ингээд гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол дээр илрүүлэлт буюу одоо тэр цагдаагийн хийсэн аюулын цэргийн үнэлгээ, за нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээ, за мөн одоо төлөвлөлтөн дээр тулгуурлаж гарч ирсэн хохирогчид үзүүлэх ёстой тэр нийгмийн суур үйлчилгээ болон бусад холбон зуршлах үйлчилгээнүүдийг үзүүлээд ингэснийхаа дараа дахиад одоо тухайн гэр бүл нөхцөл байдлын үнэлгээг хийдгээ. Анх ямар одоо аюулын цэргийн үнэлгээ нь яаж гарч ирсэн, нөхцөл байдал нь ямар байсан, түүнээсээ одоо өгшөө агсан төвшөнд хүрсэн л одоо байх ёстой. Хүчирхийллийн хохирогчид тэр бүх үзүүлэх ёстой. Хууль заасан үйлчилгээнүүд бол бүгд үзүүлэгдчихсэн ийм л байх ёстой. За ингэж одоо нөхцөл байдлын үнэлгээ хийснээрээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлж байгаа үйлчилгээ маань ерөнхийдөө кейсийг хаах тал руугаа одоо явна. Хэрвээ одоо дахиад үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэж үзэж нөхцөл байдлын үнэлгээгээр гарч ирэх юм бол дараагийн шатны одоо үйлчилгээнүүдэд бол холбон зуршлаад үзүүлээд явдаг байгаамаа. За мөн одоо гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх хамгийн анхар шатны хамгийн хэрэгцээтэй нэн төрөнд үзүүлэх шаардлагатай үйлчилгээний нэг бол яа харахгүй сэтгэл зүйн үйлчилгээг бол үзүүлдэг. За гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн одоо эхнэр нөхрийн хооронд гэхээсээ илүүтэй бас хүүхдүүд хамрагдж идэг. За мөн одоо өртөж ингэж хохирч идэг. За түүнээс гадна гэр бүл дотор байгаа одоо тэр ахмад настай хүмүүс тийм ээ. Аав ээж ерөн гэр бүлийн хамааралтай бүхэл одоо хүмүүс энэ хүчирхийлэлд өртсөн тохиолдолд сэтгэл зүйн ямар нэгэн байдлаар зөвлөгөө авах тийм ээ эмчлүүлэх урт хугацааны одоо тэр нөхөн сөргөөх үйлчилгээг авах юм шаардлагатай болдог учраас сэтгэл зүйн зөвлөгөөг гэр бүлийн гишүүн болгонд өгөхийг одоо чухалчилж ажилладаг юм байнамаа.